Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлттэй нэгэн форумын форум подкаст нэвтрүүлэгт өнөөдөр шүүхийн индекс 2025 судалгааны багийн хамт олон оролцож байна. Тэг өнөөдөр бид нар энэ шүүхийн индекс 2025 буюу 2025 оны эцсийн байдлаар Монгол улсын шүүх авч болох 100 онооноос хэдэн оноо авч ямар төвшөнд байгаа талаар танилцуулсан энэ танилцуулгын араас ярьж байна. Тэгээд дүм мэдээний хувьд болохоор 100 онооноос 5733 гэсэн оноог авсан юм үзүүлэлттэй байгаа. Тэгээд өнөөдөр манай надтай хамт ярилцахаар манай судалгааны багийн социологч судлаач Аюуш, багийн судлаач Баттулга нар маань оюуны инновац төрөмсөн олон судлаач нар маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өнөөдөр бол яг энэ дүн мэдээг дэлгэрэнгүй танилцуулахаас илүү бас энэ шүүхийн индекс гэдэг оноог гаргаж ирэхэд 6 үндсэн хэмжигдэхүүн, 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтүүдийн одоо хамаарах энэ оноонуудыг илүү бид нар яаж задлж ярих хэрэгтэй юм бэ? Хэрхэн ойлгох вэ? Энэ яагаад ийм оноо гарч ирсэн бэ гэдэг рүү бас ярилцвал сонирхолтой болов уу гэж бодож байна. Тэгээд 6 үндсэн хэмжигдэхүүн буюу энэ шүүхийн тогтолцоо, шүүгчийн шударга байдал, шүүхийн хэмжээ бие даасан байдал, шүүхийн нээлттэй ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, дэд бүтэц нөөц, ёс зүй ба хариуцлага, тэгээд шүүхийн үр ашигтай үйл ажиллагааны дулаалгын төсөөлөл гэсэн юм 6 үндсэн хэмжигдэхүүнээр бид нар шүүхийг үнэлж байгаа тийм. Тэгээ энэ оноо маань өнгөрсөн 2023 оноос 411 оноогоор агсан үзүүлэлт орсон үндсэн шалтгаанууд нь юу вэ гэхээр энэ 6 хэмжигдэхүүний бараг 4 дээр нь бол нэлээд мэдгэдэггүй цагцууд гарсан байгаа. Энэ дээр ялангуяа олон нийтийн анхаарлыг татдаг нөгөө шүүхэд итгэх олон нийтийн итгэл бол ингээд 733 оноогоор, шүүхийн дэд бүтэц нөөцийн асуудал 723 оноогоор гих зэргээр ингээд аягүй сайн өөрчлөлтүүд гарсан байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд ард одоо яг ямар задаргаа, ямар хүчин зүйл байгаа гэдгийг бас сонирхож байна. Тэгээ манай судлаач Аюуш маань бас энэ дээр өөрийн дүн шинжилгээ, хувийн зүгээс байр суурь илэрхийлж дүн шинжилгээ хийсэн. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө нэг энэ тооны ардыг юу байгаа талаар сонсвол. Тийм. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлгээд индекс маань 6 үндсэн зүйлсийн нэг нь байгаа. Тэгээд энэ маань өмнөх 23 оноос ингэж өссөн байна. Тэгэхээр энэ үзүүлэлт маань өмнө 23 он ямар үзүүлэлттэй байсан гэдгийг хэлэх юм бол 48 одоо оноотой байгаа. Тэгээд түүний өмнө 21 он анх индекс хийж эхэлж байхад бол 51 оноотой байсан. 53 оноотой байсан. Тэгээд бас энэ нөгөө одоо дан өсөөгүй ерөөхдөө дундуур нь буурсан гэж байгаа. Тэгэхээр тэр бууралт маань бас саяны 7% онооны өсөлтөд бас нэлээд нөлөөтэй байсан болов. Тэгэхээр тэр бууралтын шалтгааныг бас яривал одоо тэр өндөр өсөлтийн үндсийг бол гаргаж ирэх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр 2023 оны сүүлийн байдлаар бид нар одоо бууралттай гэж харж байгаа. Тэгэхээр яг тэр цаг үед одоо олон нийтийн болон мэрэгчлэтнүүдийн хувьд яг итгэлд нь сөргөөр нөлөөлсөн ямар зүйл ер нь үйл хэрэг болсон бол одоо магадгүй бид нар тэрийг сануулвал сонсож байгаа хүмүүс сонирн байж магадгүй тий. Тэр тухайн үед бол за ер нь бол нөгөө шүүхэд итгэх олон нийтийн итгэл маань бол ерөөхдөө шүүхийн талаарх ойлголт юм уу, нийгэмд их шударга ёсны үнэлэмж ямар байна те, тэр талаар бас энэ зүйлүүдээс бүрэлдэж тогтож байгаа гэж ойлгодог. За энэ хүрээндээ шүүхэр үйлчлүүлсэн иргэд бас энэ талаар ямар ойлголттой байна. За яг ингээд шүүхэр үйлчлүүлж байгаагүй боловч одоо яг ингээд хөндлөнгийн байдлаас олон нийтийн сүлжээгээр ч юм уу эсвэл одоо яг шүүх гэдэг юу вэ гэдэг талаасаа бас өөрийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд энэ судалгаанд оролцсон хүмүүс манаас үр дүнгээ өгсөн болов уу гэж харж байгаа. За төрүүчийн одоо шүүхийн индексийн үнэлгээ гаргахад бол за улс төрийн зүгээс л нэлээд бас шүүх рүү дайрсан, давшилсан мэдгдлүүд ялангуяа засгийн газрын зүгээс за ингээд шүүх дээр одоо хэрэг маргаан гацаад байна, болохгүй байна гэдэг ч юм уу. Ингээд тухайлан одоо бүр улсын дэвжгүй ерөнхий шүүгч тэр энтергээд ингээд мэдээлэл энтерүүд бол тухайд бол гарч ирсэн л да. За тэгээд одоо хөгжлийн банкны хэрэг, ногоон автобусны хэрэг, нөөцний хэрэг гэдэг ингээд маш олон одоо холбогдсон шүүгдэж байгаа хүмүүс нь одоо ингээд бараг 100 гаруй те 70-80-аараа тоологдох ийм одоо хэрэг маргаанууд явсан. Энийг ингээд олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан энэ бүх үйл явдлууд бас
тэр шүүхэд итгэх олон нийтийн итгэл одоо буурах уу өсөх үү гэдэгт бол нэлээд бас нөлөөлсөн болов уу гэж зөвхөн хөндлөнгийн байдлаас бол харж байгаа миний хувьд л. Тий. Тэгэхээр энэ дээр нөгөө бид нар 3 үндсэн их сурвалжаас ингээд хараад байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг ингээд дотор нь задлаад аваад үзэхээр олон нийтийн зүгээс бол ингээд яг шүүхийн индексэд өгч байгаа оноо бол ингээд нэг 5 орчим хувиар байдаг бол мэрэгчлэтнүүд хуульчдын зүгээс бол бас нэлээд өндөр энэс илүү өндөр 10 гаруй оноогоор бол нэмэгдсэн ийм нөхцөл байдалтай ингээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй бас энэ нөгөө нэг хуульч шүүгчдийн зүгээс хуульч нарын мэрэгчлэтнүүдийн одоо прокурор одоо энэ хэрэгт хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн зүгээс бол яг бас шүүхийн энэ итгэл бас илүү бас нэмэгдсэн байгаа ийм дүр зураг байгаанаас бас сонирхол татж байгаа. Тэгэд энэ нь одоо магадгүй хууль эрх зүйн орчны бас тэдгээр хүмүүст одоо энэ тогтолцоонд ч юм уу те итгэлийг нэмэгдүүлэх үс тийм ахиц дэвшил бас гарсан байх магадaltaй гэж харж байгаа. Тэгээд шүүх байгуулах тухай бол сүүлийн 2 жил бол гарч байна тий. Тэгээд процессын үйлдэлүүдэд бас том өөрчлөлтүүд ер нь орсон байгаа билүү энэ дээр мэдж байгаа зүйл байна. Процессын хуулиудад за юун дээр бол захиргаан дээр бол орсон юм бол нэг тийм дөрөвтэй өөрчлөлт захиргаан дээр бол тогтолцоондоо илүү арай илүү итгээд байна. Тэгээ шүүгчийн бас нөгөө шудраг байдлын оноос нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгээд юу мэдлэг ур чадварын талаарх төсөөлөл бас ингээд нэмэгдсэн. Тэгээд процессын сэтгэл ханамж гэдэг үзүүлэлт хамгийн өндөр оноогоор нэмэгдсэн байгаа. Тэгэхээр магадгүй нөгөө олон хил мэдээллээр шүүх хуралдааныг явуулаад байгаа нь иргэдэд яг энэ процессыг яаж явдгийг гэдэг талаар мэдээллийг бас өгөөд эцэстээ тэр гарсан үр дүн их том хэрэгүүчин шийдвэрлэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үр дүнд ерөнхийдөө нэг юм сэтгэл ханамж байгаа юм болов гэсэн бодлоос төрж ийн л та. Тийм яг үнэн яг одоо процессын шудраг осны онцлог үүднээс ер нь иргэд шүүхийн одоо үр дүн яаж гарахаас одоо үл шалтгаалаад тэр тухайн процесс өөрөө ил тод тэгээд үнэн зөв өөрийг оролцуулаад тэгж явж ивэл одоо иргэд итгэдэг гэж авч үзсэн. Ер нь бол миний хийсэн сая энэ шүүхэд иргэдийн итгэл гэсэн одоо судалгаанаар шинжилгээгээр ер нь шүүхийн нэр хүндэд нөлөөлөд байгаа ямар хүчин зүйлс вэ гэж харахад 4 юу гарч ирж байгаа. Тэр нь болохоор нэгдүгээр нь болохоор институт эрх зүйн хүчин зүйлийн нөлөө, хоёрдугаарт нь болохоор процесс гүйцэтгэлийн одоо хүчин зүйлсийн нөлөө, гуравдугаарт нь болохоор авилга ил тод байдлын хүчин зүйлсээ гээд дөрөвдүгээрт нь хэвлэл мэдээлэл одоо нийгмийн сүлжээний хүчин нөлөө гээд олон нийтэд олон улсад ч гэсэндээ энэ 4 одоо гол ер нь баслагтад нөлөөлөд байна гэдэг. Тэгэхээр түрүүнд баталгын судлаач хэлсэн процесс юу гэдэг эрх зүйн хувьд 21 оноос хойш одоо том өөрчлөлт гараагүй байлаа гэхэд энэ процессыг гүйцэтгэлийн ил тод байдал сайжирсан байж болно. Нөгөө талдаа бас хэвлэл мэдээлэл одоо олон нийтийн сүлжээгээр одоо шүүх эрх мэдэл рүү одоо магадгүй зохион байгуулалтаа эсвэл санаатай санамсаргүй байдлаар юу маань одоо нөлөөлсөн нөлөөлөл маань 22-оос 24 оны үед байсан байж болно, 25 оноос хойш буурсан байж болно. Тэгэхээр бидний одоо тэр судалгааны үр дүн тэр хооронд ингэж савжиж болох юмаа гэсэн нөгөө одоо судалгааны баримтууд гарч ирсэн байна. Тийм. Тэгэхээр бид нар яах вэ нөгөө одоо нэгд бид нар нөгөө нөхцөл байдлыг ингээд үнэлж байгаа болохоор яг энэ нөгөө санаа бодолд ялангуяа бол ингээд савлгаалж нөлөөлөх юм хүчин зүйлүүд юу вэ гэдгийг манай энэ тайлан уншиж байгаа уншигчид бас яг энэ цаг хугацаатай нь уйж ингээд харж үзүүлээс их сонирхолтой дүр зураг гарч ирэх юм болов уу гэж бодож байгаа. За манай индексийн хүрээнд бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр 3 үндсийн их сурвалжаас ингээд мэдээлэлээ цуглуулдаг гэж хэлсэн тийм. Тэгээд өврөө хэлсэнчлэн яг санаа бодлын судалгаа бол харьцангуй ингээд өсөлттэй гараад ирж байгаа. За тэгээд энэ нөгөө нэг яг төсөөлийн индекс биш илүү бодит ингээд нөгөө баримтад суурилаад олон улсын индексүүдээс арай жоохон ялгаатай болгож байгаа нэг зүйл нь болохоор бид нар шүүхийн захиргааны одоо статистик мэдээлэлд суурилсан ийм үнэлгээг бол өгч байгаа тийм. За энэ маань ялангуяа шүүхийн үр ашигтай байдал, нээлттэй бодлого байдлын талын үнэлгээнүүд шүүхийн ажлын ачаал эдгээр гэх зэрэг асуудал дээр бол бас ингээд тодорхой яг баримт факт тоонд суурилж бид нар үнэлгээ өгч байгаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд одоо ингээд юу оноо маань энэ 2023 оны үзүүлэлтээс бол буурсан байгаа. 229 оноогоор буурсан. Нөгөө хоёр нь 5 гаруй оноогоор ингээд өссөн байхад. Тэгэхээр энэ дээр одоо яг үндсэн одоо нөлөөлсөн хүчин зүйл тоонууд бол юу вэ гэж үзэж байна. Энэ захиргааны яг бодит тоонууд бол ингээд эсрэг сөрөг дүр зураг гаргаж штэ тий. За тулгаагийн хувьд энэ дээр нөгөө захиргааны мэдээлэлээр манай оюуны нууцынхан манд өөрсдөө дүн шинжилгээ хийсэн тий. Энэ дээр
За яг хэд хэдэн нөлөөлсөн одоо нэг тоо мэдээлэл шүүгчийн одоо ажлын ачаал буюу одоо яг нэг шүүгчид ногдож байгаа хэргийн тооны асуудлын дээр бол гарч ирж байгаа. За яг ингээд шүүх тус бүрээр нь аваад үзэх юм бол захиргааны иргэн шүүх бол дээр одоо жишээлбэл одоо ялангуяа нийслэх захиргааны иргэн агчны шүүхтэй түрүү жил ажлын ачаал бол их өндөр байна гэж бол 23 оны индекс дээр бол гарч ирсэн. Бараг одоо 100 оноос нэг 18 оноо авсан санагдаж байна. Одоо нэг шүүгчид нэг 35 хэрэг ногдохоос 60 гаруй хэрэг ногдож исэн тийм тоо байсан. Гэтэл энэ жил бол тэр мэн одоо өсөөд нэг шүүгчид одоо 44 хэрэг ногдоод ажлын ачаал бол одоо бүр 18 оноос 70 гаруй оноо автал ингээд өссөн байгаа байхгүй юу. Тэгтэл нийслэх захиргааны агчны шүүх маань бол нийт захиргааны иргэний одоо шийдвэрлэж байгаа хэрэг маргааны 50 орчим хувийг дангаараа шийддэг юм шүүхэлтэй. Одоо бусд нь бол ингээд орон нутгийн шүүхүүдэд ингээд тарагдаад шийдэгддэг. За гэтэл одоо энэ пункт үндсэндээ одоо юу гэдгийг бараг 50 пунктээр одоо өссөн. Яг захиргааны иргэний шүүгчийн ажлын ачааллын хуваарь нь бараг 80 гаруй оноо авцсан. Түрүү жилийнхаас бараг дахиад 20-30-аар ингээд өссөн байдал ингээд энэ онон дээр дахиад бууралт харагдаад байгаа нь бас шүүхийн бүтэц зохион байгуулалтаас өөрчлөлтөнтэй холбоотой зүйлүүд бол нөлөөлсөн юм болов уу гэж харсан. Тэгээ энэ дээр бол одоо дүүргийн 90 иргэний хялбар ажиллагааны шүүх гэх тойргийн шүүх байгуулсан. За гэтэл энэ шүүх дээр бол дотроо энэ шүүх маань 90 иргэний танхим 2 танхим хуваагдаж байгаа. Гэтэл иргэний иргэний танхим дээр бол ажлын ачаал бол их байна гэдэг ийм тоо мэдээлэл шүүхийн ерөнхий зөвлөлийн өөрийнх нь гаргасан статистик мэдээлэлээс харахад харагдаж байгаа. Тэгээ энэ дээр бол жишээлбэл нэг шүүгчд 300 одоо 36 хэрэг ногдох хэрэгтэй байтал 1500 орчим 1506 хэрэг ингээд ногдож байхаар үндсэндээ ингээд оноо байхгүй авч чадаа тэг оноо тэгээд 21 23 оны индекс дээр гарч исэн асуудал буюу одоо иргэний иргэний ялангуяа одоо дүүргийн иргэний шүүхийн ачаал ингээд маш их гараад идэг асуудал бол 21 онд ч тийм байсан 23 оны индексээр ч тийм байлаа 23 оны индексээр ч бас ингээд адилхан. Тэгээ энэ маань бас ингээд бас энэ оноо буурахтал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж харсан. За дээр нь иргэний ирэг дээр одоо жилийн эцэст шийдвэрлэгдээгүй хэргийг үлдэгдэл тоо бол ингээд бас нийт улсын хэмжээндээ бол ингээд айгүй өссөн байгаа. Үндсэндээ түрүү 23 онд чинь нэг 14 мянган хэрэг шийдвэрлэгдээгүй үлдэгдэл байна гэж тайланд оны эцэст гарч ирсэн бол 25 онд энэ маань 36 мянга болоод өссөн байгаа. Тэгэхээр нөгөө шүүх ирж байгаа хэрэг маргаанаа ингээд хурдан хугацаанд гэдэг ч юм одоо мэдээж тодорхой хэмжээнд үлдэгдэлтэй гарах нь бол тодорхой л да. Тэр бол 12 сард ирж байгаа хэмжлийг шууд 12 сар шийднэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бол үлдэгдэлтэй гарна. Гэхдээ тэр маань үлдэгдэл нь маань харьцангуй бас ингээд доктортой хэмжээнд байх юм эсвэл буурж байвал их сайн байгаа. Гэтэл ингээд 14 мянгаас 36 мянга болоод өссөн байна гэдэг чинь бас ингээд энэ дээр бас ингээд оноо буурахтаас нөлөөлсөн болов уу гэж ингэж харсан. Тийм. Тэгэхээр яг ингээд харахаар бид нар нөгөө захиргааны мэдээлэл дээрээс яг энэ мэдчлэн дүр зургийг ингээ харах юм бол бид нар эргээд яг шүүхийн зохион байгуул, шүүхийн хүний нөөцийн асуудал, нөгөө байр савны асуудал гэдэг юм руу эргээд л орох болчихж байгаа. Тэгэхээр яг өнгөрсөн 2 жилийн хугацаанд айгүй нааштай байсан зүйл нь юу гэхээр энэ нөгөө шүүхийн дид бүтэц нөөцийн одоо оноо 21 онд 44 байснаа 23 онд 43 болж буураад тэгээд арай гэж нэг 50% руугаа энэ жил 50-100-ны 41 оноотой ингээд орж ирж байгаа. Тэгээ энэ нь өөрөө бүр ингээд 723 онооны ахицтай явж байгаа нь бас анхаарал татж байгаа. Тэгээ магадгүй энэ дээр бол яг ялтчгүй хөрөнгө оруулалт нөө төсвийн үр нөлөө гэдэг чинь ямар чухал юм бэ? Ерөөсө 24 оноос л дөнгөж төсөв тусгагдаад барилга байгууламжууд бүрэн баригдаж дуусаагүй ч гэсэн индексийн оноонд ийм бодиттой нөлөө ингээд үзүүлж байгаа нь бол бас анхаарал татж байгаа. Тэгэхээр яг энэ одоо хөрөнгө оруулалтууд ингээд дэмжлэгүүд шүүхийн одоо шүүхэд одоо гүйцэтгэх засаглал их хурлаас одоо өгч байгаа энэ санхүү төсвийн дэмжлэгийн үр нөлөө бараг дараагийн индекст бол илүү тодор бараг харагдах болов гэж би бодож байна. Та нарт өөр бас энэ яг энэ индексийн онооны зүгээс та нарын хувьд яг хувьчийн зүгээс анхаарал татчихсан бас зөрүү ялгаа одоо энэ динамик юу байна гэж харж байна. За анхаарал татж байгаа бол ерөөдөө бол авилгатай холбоотой асуултуудын хувьд бол нөгөө оноо бол ерөөдөө бага хэвээр л байгаад байна. Одоо шүүхийн тогтолцоонд шүүхэд авилга нөлөөлдөггүй гэдэг одоо асуултын хувьд бол
стил одоо нөгөө 20 гаруй сүүлийн асуудал байна шүү дээ. Гэтэл бол одоо яг ерөөхдөө бол авилга бол бүх салбарт яригдж байгаа л да. Ерөөхдөө шүүх гэлтгүй ингээл эрүүл мэнд газар өөр юу гэдгийг ингээл нөгөө юуны одоо авилга тэмцэх газраас гаргадаг судалгаан дээр ингээл байнга ингээл өндөр хөвтэй гаргаад байгаа. Тэгээ энэ асуудал маань бас л одоо шүүх мэргэжилт бол ингээл бас хамаатай хэвээрэл байна гэж харж байна. За дид бүтцийн хувьд бол за усын дээдчүүх маань одоо шинэ байранд орлоо тий. Өнөөс илүү бас ингээд том сайхан байранд ороод ингээд бас орлоо. За юу гэдэг өөр одоо ингээд дарханд бас шинэ шүүхийн байрны бас ажил эхэлж байгаа юм байлээ. Тэр ингээд одоо байрны шинээр баригдаад дуусчих юм бол магадгүй 27 оны индекст бол илүү бас энэ оноо маань одоо илүү гарах болов гэж өсөх болов гэж ингэж харж байна. Тийм арилгын асуудал ялцчихгүй одоо ингээд нэг юм тогтцсон ойлголт гэдэг юм. Нийгмийн хүрээнд ингээд нийгэмд масс одоо олон нийт тэр чигээр ерөөсөө л Монгол улс авилгад живцэн гэсэн ийм ерөнхий нэг юм суурь хөрсөн дээрээс одоо бидний зүгээс одоо ингээ харахаар шүүхийн эрх хэмжээ бие даасан байдал дотор харахаар ингээд нөгөө хууль шүүхийн өмнө эргэтгэж байх гэдэг энэ асуудал төр гэхэд ахиц гарцсан байгаа даахгүй 53 оноотой. Тэгээ дээрэс нь бүр энэ нөгөө шүүхийн бие даасан байдал гэдэг дээр бүр 763 оноогоор нэмэгдсэн. Тэгээ шүүгчийн хараа тус байдал гэдэг нь болохоор 771 оноогоор нэмэгдсэн хэрнээ яг авилга гэдэг ийм тухайлсан асуултанд ингээ унаад байгаа нь би илүү нөгөө нэг тэр нэг юм суурь нэг тогтцсон ойлголт нь бас эвдэгдэж чадахгүй байгаа юм шиг харагдаад байгаа хгүй. Тэгээд тэрэн дээр бас нөгөө гүнзгийрүүлж судлаад яг тэр нөгөө нийгмийн сэтгэл зүй талаасаа ч юм уу ингээд судлал бас сонирхолтой байх юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ яг ер нь бол энэ шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараа тус байдлын оноонууд бол дандаа 40-с доош, 50-с доош оноотой 49 байж байгаа, 47 болоод 55 одоо энэ жилийн үед 55 болж байгаа ч юм уу те. 49 байж байгаа, 46 болоод 54 гэдэг ерөнхийдөө нэг юм айгу бие даасан хараа тус байдлын талаарх асуултууд дээр бол нэг юм нэлээд тийм агцтай харагдаад байна. Тэгээд энэ дээр бас нэг зүйл нь юу гэхээр нөгөө айгу өндөр оноо авсан 6389-тэй нэг дэд хэмжигдэхүүн болохоор энэ хууль тогтоох эрх мэдэл тавих шүүхийн хяналт за тэгээд 64 оноо авсан гүйцэтгэх эрх мэдэл тавих шүүхийн хяналтын тал дээр бол нэг бараг 486 465 гэдэг 5 шахуу оноогоор ингээд тусдаа ингээд ахиц гарсан нь бас шүүхийн зүгээс бас нөгөө гурван эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг балансыг хангах тал дээр бас нэлээд ахицтай яваад байгаа юм болов уу гэж харж байна. Энэ дээр бас ямар бодолтой байна. Энд бас давхар нөгөө цэцгийн бас нэг юм үзүүлэлт орж ирээд байна шүү дээ. Одоо жишээл энэтэй холбоотой одоо сүүлийн үеийн одоо шийдвэрүүд бол нөлөөлж л байгаа хэл та. Тэгээд цэцгийн өөрийнх нь бас одоо үйл ажиллагаанд гарч байгаа өөрчлөлтүүд бол бас тодорхой хэмжээнд энэ бол нөлөөлсөн гэж харж байна. Одоо нээлттэй тод байдлын хувьд бол юу гэдгийг одоо илүү одоо тийм маргааныг шийдэж чинь, тийм мэдээлэлээр маргаа үүсгэлээ. Энэ одоо тэгээд өнцгөрийн цэцгийн шийдвэрийн тоомыг гаргадаг ч юм уу тий. За ийм за тэгээд ерөн цэцгийн шийдвэрийн үндэслэл энэ төр илүү одоо дэлгэрэнгүй үндэслэл бүхий болсон гэдэг байдал нөлөөлсөн ч юм уу тий. За сүүлийн үед гарсан энэ улс төрийн том одоо ер нь бол яг цэцгийн маргаан бол улс төрийн байна л да. Гэхдээ сүүлийн үеийн одоо засгийн газрын огцруулах энтертэй холбоотой маргаан гэдэг ч юм ингээд бас олон зүйл бол энэ дээр бол бас энэ оноо бол нөлөөл одоо өсөлтөд гарахад бол нөлөөлсөн байх гэж одоо судлаачийн зүгээс бол харж байна. Тэгэхээр манай индекс нөө шүүхийн индекс гэдэг нэртэй боловч энэ зарим институцуудыг бид нэг оруулж ирдэг. Яг цэцтэр нөгөө ингээд бидний шүргэлцэж байгаа хэсэг бол яг энэ хэсэг байгаа. Тэгээ тэрний хажуугаар нээлттэй нэгэн форм оюуны инновацтай бас хамтраад бид нар үндсэн хуулийн цэцгийн одоо хараа тус байдлын өнөөгийн төлөв байдлыг үнэлэх ийм үнэлгээний судалгааг бас эхлүүлсэн одоо явж ийн утгагүй бис уншигчдад салбарынхандаа энийг бас хүргэх бодолтой байна. Тэн дээр бас энэ үнэлгээнүүд маань бас ороод явах бах. За нөгөөтэйгөр бас сая энэ хилцүүлгийн явцад сонирхолтой асуултууд явж байна. Би нөгөө социологч судлаач хүнтэй сууж байгаад ингээд харахад манайхыг асууж байна л да 2009 хүнээс ингээд нөгөө олон нийтийн санал асуулга аваад эндээс ердөө 15% нь шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийг л асуудаг юм биш үү? Энэ гэртээ телевизээр үзээ сууж байгаа шүүхээр орж үзээгүй хүний санал бодол тийм чухал уу гэд асууж байна л та. Ер нь энэ general энэ нөгөө нэг олон нийтийн
одоо тэр туршлагатай туршлагагүйс үл хамааран энэ нөгөө нэг комментэн дээр юу гэж хэлэх вэ? Ер нь судалгаа талаас энэ ямар үнцэнтэй байдгийг, ач холбогдолтой байдгийг тий. Шүүх, банк, мөнгө, санхүү эдгээр бол ерөнхийдөө нөгөө юм хийсвэр одоо хийсвэр итгэлийн юу гэж одоо судлаач тавьж үздэг. Тэгэхээр энэ нөгөө хийсвэр гэдэг юм уу энэ хийсвэр итгэлийн энийг зүйлсийг ингээд одоо гамнаад гэх юм уу ингээд барьж яах нь өөрөө тэр тухайн институцийн өөрийнх нь бас асуудал болж хуурдаг. Дээрээс нь түрүүн сая оролцогчдод тэр юг хэлж ийсэн. Тэгээд юу хэлэх гээд вэ нөхөр нэгэнд ард иргэд тэр асуудлын талаар ингээд одоо төсөөллийн асуудлуудтай одоо хүлээлттэй болсон цагт тэр лүү орохгүйгээр бид нар тэр асуудлуудыг тэр уулзч үзээгүй тэр үйлчлүүлж үзээгүй хүмүүс бол одоо чухал биш юм а гэж авч үзэх юм бол буцаад нөгөө том тогтолцоогоор одоо унах эрсдэлтэй учраас олон нийттэй харилцах тэр стратеги дээрээ тухайн хариуцж байгаа институт өөр анхаарах хэрэгтэй. Яг л тэрийг бас удирдах гэдэг юм уу эсвэл бол зөв мэдээллээр хангаж эрсдлийн менежментүүдэд хангаж явах нь өөрөө энэ одоо институцийн одоо цаашдын тэр ихтгэлийн хамгаалах асуудал нь одоо чухал байр суурьтай. Ер нь 2000 хүнээс олон нийтийн санал асуулгамад бид нар 2000 хүнээс авч ирсэн байгаа. Энэ тоо ер нь хангалттай байдгүй. Монгол улсын ард иргэдийг төлөөлөхөд хангалттай төврөө үед. Яг иймэрхүү зүйлсүүд зөндөө гарч ирдэг. Одоо жишээлбэл социологийн судалгаа авч яхад тэр үндэсний зөвлөлдөх санал асуулга үнцүүлэлээр боллоо шүү дээ. Тэгэхэд 1500 иргэн төлөөлөх үү гэдэг хүмүүс гарч ирдэг. Ер нь бол төвөр гэдэг зүйлс нэг хүн ч гэсэн төлөөлнө. Одоо нэг хүнээс одоо судалгаа авлаа гэхэд энэ хүн гэдэг зүйлсийн өмнө төлөөлнө. За хоёр хүнээс авлаа гэхэд нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй авчаар нэг нь эрэгтэй хүн төлөөлөх юм байна, нэг нь эмэгтэй хүн төлөөлөх. Тэр шиг 2000 хүмүүс хангалттай хүний нөгөө оршихуу гэдэг үзэл бодол юу бол тэр нөгөө 300 сая хүнийг 300 мянган хүнийг 2000 төлөөлөхөөс илүүтэйгээр хүний янз бүрийн зан характерыг л 1500 2000 хүний л юу байхгүй байр суурь. Тэгэхээр бол 2000 гэдэг бол тухайн хүний одоо зан характерыг төлөвлөхөд бол хангалттай гэсэн үг юм. За баярлалаа. Тэгэхээр мэрэгчлэлтүүдийн хувьд ч гэсэн бид нар одоо маш жил ирэх тусам ингээд их сурвалжийн хувьд нэлээд нэмэгдээд яваад байгаа. Тэгээд сая бас энэ судалгааны явцад танилцуулж ин л да нөгөө прокурорууд маш өндөр тоогоор орж ирсэн. Ингээд тэгэхээр ер нь цаашдаа бас нөгөө мэрэгчлэлтнүүдийн одоо дуу хоолой байр суурийн судалгаанд эзлэх энэ жинг нэмэгдүүлэх одоо тэр боломжинд тэрийг хөшүүрэгдэх зүйл хаана илүү нөгөө яг судалгаа мэрэгчлэтнүүдээс асуумж авахад хаана илүү одоо сорилттой тулгаруу цаашдаа бас уриалаад оролцуулах илүү төвтэй оролцуулах шаардлагатай ямар төрлийн мэрэгчлэлтэн хуульчд байна. Тийм мэрэгчлэтнүүдийн одоо яг санал асуулгыг авж байгаа чинь бас манай энэ индексийн бас нэг үнцийн одоо юу гэдэг бодит байдлыг бас харуулахыг зориод байгаа шүү дээ. Тэнцвэржүүлж байгаа тийм. Зөвхөн нэг иргэнээс асуучаад ийм байна, тийм байна гэхгүйгээр одоо яг мэрэгчлэтнүүд тэрэндээ бас юу гэж үзэж байна гэдэг чинь илүү тэр процесс юм уу тэр салбараа мэддэг хүмүүсийн асуудлыг тусгаж байгаа ч өөрөө энэ индекс маань илүү бас тэнцвэртэй бас ер нь бол багцааны гарч байгаа шүү гэдгийг л харуулахыг зориод байгаа. Тэгээд жил ирэх тусам бол үндсэндээ бас мэрэгчлүүд маань за ийм индекс гардаг шүү, ийм индекс ерөнхийдөө ойлгоод оролцож байна. За прокурорын хувьд бол илүү оролцсон гэдэг нь бол нэг талаасаа үнэхээр тийм яг хоёр талаасаа л авч үзэх гэдэг юм л да. За нэг талаасаа энэ прокурорын байгуул өөрийнх нь одоо тогтолцооны онцлогч байж магадгүй одоо илүү бид нар бол нөгөө санал асуулга авахдаа бол улсын ерөнхий прокурорын газар болон албанчийг бол оролцуулаач энэ төргээд хамтгаар бас тэр журмаараа бас илүү нэмэгдээд байх. Босоо удирдлагатай учраас тийм удирдлага нь бас энд нөлөөлж тэгээд арга буюу бид нар ч одоо нөгөө 4-500 оролцохоор 150-ын одоо сонгож явлаа. Тэнцвэржүүлж байгаа шүү дээ тийм. Нөгөө шүүгч нь 100 үед, өмгөөлөгч нь 100 үед байтал прокурор 400 хүний прокурор болоод ирэхээр чи одоо шууд ингээд бас дамгаалаад чи ингээд бас санал шүүмжид гарч магадгүй учраас ерөөхдөө баланслуулаад 150-аар авсан байгаа. Тэгээд хүмүүс бас сая нөгөө прокурорын бас энэ асуудал энтригч бас хөндөж штэ ер нь нөгөө энэ бас үнэлдэг байвал яасан энэ төргээ тий. Гэтэ явандаа бид нар бас тэрийг оруулахч бас ер нь боломж гарч магадгүй л дээ. Энэ асуултаа бол хоёр байдлаар тавиал явчихна тий. Шүүгчийн цалин өндөр гэж бодож байгаа бол доор нь прокурорын гэж бодож байна гэдээ асуучихд бол бас илүү бас харьцуулагдаа гарах ч юм уу тий. Тийм бол бас
ирээдүйд бол тийм бас боломж гарах байх л гэж бодож байна. Түрүүнд нөгөө авилгын төсөөллийн юу одоо буу баг байна гэдэг хэлсэн те. Тэгээд сая нөгөө 25 оны үр дүн дээр логикийн хувьд бол бас нэг жоохон зөрчилтэй. Энэ дээр бас нэг одоо сорилт гэх юм уу доош нэг үр дүн гарч ирсэн байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр ил тод байдал нь 64%, 60 хэдэн хувьтай өндөр байгаа. А нөгөө талдаа авилгын төсөөлөл маань 20 гарантай л байгаа. Тэгээд энэ маань одоо уг нь ил тод байдал сайжрахаар буцаад одоо авилгын гэдэг юм уу тэр одоо юу маань буурах хэрэгтэй одоо өндөр болох хэрэгтэй. Бидний үнэлгээгээр өндөр болох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр яг хөхөр яг нөгөө түрүүний төсөөлөл гэдэг маань өөрөө хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээн дээр үндэслээд бүрдээд байгаа цагт тэнд хичнээн одоо шүүхийн зүгээс прокурор зүгээс хууль зохиолох байгууллагын зүгээс үйл ажиллагаа хийгээл энэ ч додомдоод байдаг. Тэнд нөгөө хэвлэл мэдээлэл гэдэг юм уу тэнцээ чинь нэг юм бужигнуулаад ахаар тэрийг зүгээр орхиж болохгүй. Тэгэхээр иргэдийн тэр төсөөллийн одоо тэр юу гэл ямар нэгэн байдлаар стратеги одоо хөтөлбөр бодлого боловсруулж энэ талаасаа ингэж бас нэг анхаарахгүй болвол тэнд одоо хэвлэл мэдээлэл тусдаа иргэд тусдаа гэд орчих юм бол буцаагаад эн чинь өөрөө сөрөг зүйл байгаа даа. Тэгэхээр ерөөсөө тэнд бол одоо түрүүний хийсэн хүний саналаагаар бол одоо огт үйлчлүүлж үзээгүй хүн үнэлэх ёсгүй гэж өөрөөсөө болохгүй байна. Тэгэхээр энэ дээр бас нэг сонирхолтой бас яг энэ шүүхийн нээлттэй ил тод байдлын тал дээр бол бяцангуу нөгөө бусад үндсэн эмчигдэхүүнүүдийн хүрээнд бол хамгийн өндөр оноотой явж ирдэг. Тэгээ жилийн жилд ер нь бол өндөр оноотой явсан боловч яг энэ жилийн үед болохоор яг тийм дөрвтэй ахиц бол гараагүй буюу өнгөрсөн одоо 23 онд 65.71 байсан бол энэ удаа дахиад 65.83 ерөөсө 0.12 онооны жоохон зөрүүл гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс нь бас ингээд харахаар юу байгаад байгаа нөгөө шүүгчийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийн ил тод байдал ингээд буурсан бараг 3 пунктээр дотор нь ингээд задлаад харахаар за тэгээд шүүхийн шийдвэрийн ил тод байдал бас ингээд буурсан 1.5 оноогоор буурсан байгаа байхгүй. Гэтэл нөгөө шүүхийн одоо энэ захимжуулалт систем нөгөө датабазын өөрчлөлтүүд бас ингээд яваад байгаагийн хэрээр илүү бас нөгөө уг нь ил тод байдал мэдэх ёстой байгаад байтал энэ дээр бас нэг ийм сөрөг зүйлтүүд байгаад байгааг бас манай яг энэ нөгөө царгааны шүүхийн ерхий зөвлөлийн зүгээс бол бас анхаарах хэрэгтэй асуудал юм болов уу гэж бодсон. Тэгэхээр бид нар бас энэ асуултууд дээр яг хэн энийг ингэж үзэж гин гэдгийг дотор нь нөгөө респондент асуумжид хариулж байгаа хүмүүсийн бас хаанаас хэн ямар хүмүүс тэгж хариулж байгаа талаар нь ингээд мэрэгчлэтнүүд байна уу олон нийт байна уу гэдэг рүү нас задлаад харуулаас сонирхолтой дүр зураг гарахаар байгаа. Тэгэхээр энэ нөгөө шүүхийн шийдвэрийн сан бол ялангуяа жил ирэх тусам маш ингээд томорж байгаа том мэдээллийн сан их хөвгдөл одоо болж байгаа. Тэгээд энэ их хөвгдлийн хувьд нөгөө бүрэн гүйцэд байг цаг хугацаанд мэдээлэл нөрөх тал дээр бас их учир дутагдaltaй байгаа талаар манай нээлттэй нэгэн формоос гаргадаг мониторингийн тайлангуудаар бас гараад байгаа. Тэгэхээр энэний бас нэг юм үзүүлэлт нь энэ дээр ороод ирүү гэж би харж байгаамаа. Тэгээд дээрэс нь бас нэг юм хэвлэл мэдээллийн сурвалжлах боломж бололцооны талаар бид нараас асуудаг. Тэр нь бол бас нэг юм 2 оноогоор нэмэгдсэн байгаа. Сүүлийн 2 жилээс нөгөө хэвлэл мэдээлэл рүү хандсан нэг юм олон улсын төсөл эднэр хэрэгжээд байгаагаас холбоотой болов уу гэж тааж байна. Тэгэхээр энэ бас динамик маань хэр удаан явах нь энэ өсөлт маань хадгалагдах нь үгүй юу гэдгийг 2027 оныхаа индексээр хэдүүлээс харж болох нэ. Тэгэхээр өнөөдрийн энэ подкастын маань яг зорилго юу вэ гэхээр ерөөсөө л энэ шүүхийн индексийн энэ олон оноо тоонууд дотор бид нар яаж эргэлдэж болох юм бэ? Энийг яаж ашиглаж болох юм? Яаж задлж харж болох юм? Ямар байдлаар дүн шинжилгээ хийж болох юм бэ гэдгийг ингээд зах цухаас нь ярилцахыг зорилоо. Тэгээд товчч гисэн энэ талаар бас саналаа хуваалцсан манай судалгааны багийнхаа гишүүдэд талархаж байна. Тэгэхээр үзэгчдэд зориулаад одоо сүүлийн одоо санаа бодол хуваалцах өгүүлбэр юу вэ? Тий одоо 3 дахь жилдээ хийж байна. Тэгээд 2027 онд бас дахиад энэ шүүхийн индексээр уулзна гэдэгт найдаж байна. Мэдээж одоо эргээд нөгөө нэг 21 онд хийж исэн арга зүй энтер эргээд харахад бол ингээл хувь хүний хувьд бол засаж сайжруулмаар зүйлүүд бол мэдээж байгаа. Одоо ийм нэг дата мэдээлэл нэмчих юмсан эсвэл ийм нэг асуулт нэмчүүл зүгээр ч юм уу гэсэн тийм бодлоод бол ингээл байнга л төрж идэг. Гэхдээ энэ нөгөө нэг жил болгоно юмаа өөрчлөлт яваад байж угаасаа болохгүй. Ямар ч байсан нэг бидний зүгээс нэг 4-5 жилдээ бол доктортой энэ арга зүй юугаар явах гэж бодож байна. Тэрний дараа илүү бас нөгөө асуултаа баяжуулдаг юм уу те. Эсвэл одоо шүүхийн ерхий зөвлөлөөс гарах боломжтой гарч байгаа илүү одоо захиргааны мэдээллүүдийг ийшээ
оруулж ирж үнэлгээндээ оруулах юм бол энэ индекс маань магадгүй одоо нэг 7 дахь, 8 дахь, 6 дахь удаагаас илүү бас чанаржаад явах хаа л гэж би бол бас хувьдаа хараад байгаа. Энэ чигээрээ мэдээж ингээл яваад тах тодорхой илүү хөгжин шүү дээ. хөгжин дээр нь өөр одоо институтуудыг оруулж ирэх ч юм уу те ингээд бас юмнууд бол гарах байх гэж бод. Тийм анхнаасаа бас хүсэлтүүд ирээд байгаа. Цэцгийнхэн бас манай индекст ормоор байгаа. Прокурорыг бас оруулах хүсэлтүүд гаднаас бас ирж гин те гих мэдчлэн бас байгаа. Бид оруулаад байвал энэ индексийн учраа олохгүй аль нь альтайг харьцуулагдах юм чи мэддэггүй те. Тийм болох болоо гэж бодоод байгаа. Миний хувьд саналгүй. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шүүхийн үйл ажиллагааг хараат бусаар хөндлөнгөөс иргэний нийгмийн зүгээс үнэлж одоо бодлого боловсруулагчид энэ ажлыг өдөр тутамд хэрэгжүүлж байгаа хүмүүст мэдлэг мэдээлэл болгох үүднээс ажилтдаг энэ одоо ажил маань 2021 оноос хойш амжилттай хэрэгжээд 3 дахь удаагийн тайлангаа танилцууллаа. Тэгээд 2027 2029 гэх мэтчлэн цаашаа бас урт удаан үргэлжлээд явах болов уу гэж найдаж байна. Тэгээд бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа. Нээлттэй нэгэн форумын захим хаягнаас тайлангийн дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. Уншаарай. Баярлалаа.